Нар ингэж ярив. Зун хөдөө амархад уйдна гэж үгүй. Холгүй харагдах уулсын орой дээр гарах хүсэл анхаа инхээд үе үе төрнө. Ингээд өнөөдөр анхаа инхээд уул руу авирах санал тавьжээ. Нартай өдөр байсан тул хүүхдүүд нарны малгайгаа өмсөн усны саманд ус хийгээд явцгаалаа. Өнөөдөр бороо орно гэж өвөө имээд хэлж байсан. Гайгүй байгаа. Цаваа авдаг байж юу? Шүхрээ авдагч байж юу? Бороо орохгүй. Харж гин үү? Нартай бас бараг үүлгүй байна. Ийм салхи тэнгэрийн жаахан үлийг өгөөд л явуулчихтыг. Би уулын орой дээр гараад хамгийн чангаар хашгирнаа. Яг үлгэрийн баатар шиг дээлээ салхинд дэрүүлнэ. Нэрээ өнөөдөр жаахан салхитай өдөр байна. Би ч гэсэн үлгэрийн нагин шиг даашинзаа салхинд дэрвүүлнэ. Энэ өдөр баг зэргийн салхитайч үнэхээр сайхан өдөр байлаа. Зүүн дээр мэлтих алтан шаргал нар, тэнгэрт нүүх нэмгэн цагаан үүлс, уулын бэлд налах хонь сүрэг даанч сайхан харагдана. Анхаа инхээ явсаар ууланд үхэр малын гаргасан бүдэг нарийнхан жим төрлөө. Хүүхдүүдээ жим гэж мэдэх үү? Ганц хүн явхад таарсан уулын маш нарийнхан зам шүү дээ. Тэр замаар анхаа инхээ хоёр араасаа аажим өгсөөр байлаа. Тэгж явсаар уулын бараг талд нь хүрээд доошоо харцгаав. Хөө хинхээ би даваа дээр гарахад хонь хорхоо шиг жижиг харагдаж байна. Дээшээ хартаа анхаа. Баахан хар уул гарчгаж Тэнгэрт хизээ бий болов гэмээр хар үл хуралдсан байлаа. Анхаа инхээ хоёрыг дахиад жаахан явхад салхи улам ширүүсэж эхэлсэн ба нар үүлний цаагуур оржээ. бороо орох юм биш байгаа. Буух уу? Буугаад яах юм бэ? Хурдхан шиг уулын орой дээр гарчихъя. Бороо ороод эхэлвэл тэр дээр харагдаж байгаа том адны дэргэд цуугаад зогсох нь хүлээн шүү заа юу. Тэгье. Хоёлаа шууд хад руу явцгаая. Хүүхдүүд дахин нэг удаа эргэж харвал баруунтаагаас бороо цайрч байв. Гэвч тэд яаравчлсаар том хүрэн хад руу очив юм. Буцаад ч нэмэргүй болсон шүү дээ. Юу борооны том ширхэгтэй тусал газарт бууж эхлэв. Цахилгаан хоёр хүүхдийн толгой дээгүүр нь гялсхийн тэнгэр нэр хийхэд нанжин ширхэгтэй бороо хувингаар асгах мэт орлоо. Бороонд хүүхдүүд норж таарч эхэллээ. Оюула дүүлэн үнгийг дуудах уу? Тэги дүүлэн сэрсэр сүүлээ сэгсэр. Арга ухаанд дүүлэн би ирлээ. Асууж мэдэх ямар хэрэг гарав? Дүүлэн бид хоёр даарад байна. Бас хайж байна. Та хоёр яагаад борооны цув эсвэл шүхэр аваагүй юм бэ? Өнөөдөр бороо орно гэдгийг цаг агаарын мэдээнээс хараагүй юм уу? Цаг агаарын мэдээ сонссон. 25 градусын дулаан гэж байсан. Бороо орно гэж мэдээгүй. Цаг агаарын мэдээний зураг хараагүй байх нь. Би та хоёрыг нэг айлд аваач. Та хоёр тэнд дулаацангаа мэддгүйгээ мэдэж аваарай. Тгийе дүүлэн. Бүүвэ бүн. Хоёр хүүхэд дулаахан цэлгэр том өрөөнд орж ирэв. Тэнд хинч байхгүй байснаа шалан дээгүр алгын чинээхэн бөмбөг шиг юм бөмбөрсөөр ойртон ирлээ. Тэр ямарваа амтантай төстэй байсангүй ердөөлөг бөөрөнхий шар толгой. Тэрэнд хөл гар байгаа ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Тэгснэ хүүхэд шиг инээж гарав. Сайн байцгаана уу? Би нар байна. Энэ миний гэр. Та хоёр энд дулаацж болно шүү. Нар юм жоохон байдаг гэж үү? Тэнгэрийн нар биш ээ. Цаг агаарын мэдээний зураг нь нар байхгүй юу? Тийм. Харсан байна. Гэхдээ Гайхах хэрэггүй. Би өнөөдөр амарч байна. Өнөөдөр миний хагас амралтын өдөр. Та нар ч гэсэн амардаг үсттэй. Маргааш бүтэн амарх уу? Та нар цаг агаарын мэдээ хардггүй хүүхдүүд үү? Би маргааш бас нөгөөдөр амарна. би цаг агаарын мэдэн дээрх дулааны хэмжээ тоог л хардаг болохоос
бусад зургийг нь анзаардаггүй штий. Нэрээ заримдаа нар байхгүй байдаг. Хаяа үйлний цаагуур орсон зурагч харж байсан юм байна. Анхаа инхээ хоёр нэрээ цаг агарын мэдээний хүснэгтэнд байдаг нартай адилхан юм байна гэж анзаарч зогслоо. Цаг агарын мэдээний хүснэгтэнд үйл, борооны зурагч бас байдаг. Үүлнээс хаяа бороо цаас орж байгааг зурсан байдаг. Тийм шүү. Үүл, бороо, цахилгаан, салхи өнөөдөр бүгдээрээ ажилдаа явсан. Маргааш ч гэсэн ажиллана. Хэрвээ та нар цаг агарын мэдээн дээрх тэмдэг зургийг харсан бол өнөөдөр өглөө нар гараад дараа нь үүл бүрхэж дуу, цахилгаантай бороо орно гэж мэтгэл байсан да. Харин салхийг ямараар зурдгийг би анзаараагүй юм байна. Салхийг зургаар тэмдэглэдэггүй юм аа. Салхины хурдыг тоогоор тэмдэглэдэг юм баггүй юу? Анхаа инхээ хоёр хоёулаа цаг агарын мэдээ үздэгч хэдэн градус байх вэ гэж л хардаг байж. Тэгтэл энэ өдөр мэдээний хүснэгт дотор олон мэдээлэл байдгийг ойлгосон байна. Бороо намджээ. Бид хоёр явъя да. Тэг. Бороо түрэл намдсан. Дахиад орохдвол та хоёр бушуу харж үз. Дараа нэг өдөр уулын орой дээр гарч болно шүү дээ. Гол нь цаг агарын мэдээгээ сайн үзэж байгаад бороогүй өдөр аялаарай. Цаашид цаг агарын мэдээгээ гүйцэд харж хувцас тохируулан өмсөж байгаарай. Тэгнэ. Бид чамд маш их баярлалаа. Танай дулаахан гэрт хувцас маань чамархан атлаа. Бид хоёр өрөө бүр зурагтаар гардаг цаг агарын мэдээг анхааран харж байх болно. Чамд баярлалаа. Ингээд инхээ анхаа хоёр дүүлэн үнгийг дуудан гэрийн зүг бутсан юм. Азар тэр хоёртой бороо таарсангүйч ихэд яран уулнаас бууцгааж билээ. Энэ цагаас хойш анхаа инхээ хоёр цаг агарын мэдээ үзэхдээ нар үүлний хаана байна, үүлнээс бороон тусал эсвэл цасан ширхэг орж байна уугүй юу гэдгийг анхааралтай хардаг болжээ. Тэгснээр тэр өдөр ямар хувцас өмсөх ёстойгоо мэддэг болсон гинэ. Эрдмийн долгион цувралыг боловсрол шинжлэх ухааны яам, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Люксембург сангийн ивэлдор, Масфал Штифтунг байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол контент студид бүтээв.